За сайн уу манайхаа өдрийн мэндэ. Тэгээ өнөөдөр нэг жижигхэн дурсамжийн ярилцлага хийж байгаа шүү. Та бүхэн маань ойлгоорой. Бид хэдийн ингээд нөхөрсөн нөхөрлийн түүх гэх юм уу да 2015 оноос эхэлсэн. Болж тараад штэ. Мөнхөр ах тэр чинь шоронгоос гарч ирээд. Тий 15 оны 11 сарын дундор. За тэгээд шоронгоос гараад ирсэн. Гэрлийн өргөнөөс манай гэрлийн өргөнийх нь бахан нөгөө нэг содрууд гарсан. Бид нар тэргээс уншицсан. Тий 12 оноос содрууд гарсан. Тэгээд содраар бас нэлээд цэнэглэгдсэн. Байсан шинжээ маань босоо ах Монгол гэж явж байсан. Тэр үдийг явуулсан. Төгөн нэгдэл нэг бүлхэн болоо. Нэг бүлхэн болоо. Тэгээд Монголыг нь нөөсхийн тулд бид нэг юм байх хэрэгтэй баста манайгаа судалж ирсэн. Нэг юм хийх гээл тэгээд эхлээд бол байгуулагдсан юм эвлэн мандалах хүч гэдэг нэг бас барыг жавхлангийн өхөн нурууд дээр анх хамгаалцуулсан 40-50 төрөмсөө болсон. 37 төрөөс саранд байд. 37 бас өөрөө ихтэй суурилсан. Тэгээ 37 байгаад яриад тэр одоо 15 оны 12 сар 11 12 сар дамсан. Хугацаанд тийм нэг сар дамсан шүү дээ. Тэгэл ярилцаж байтал ерөнхийдөө юу чиглэсэгтэй хүмүүс одоо яах гэдэг юм хүлээлттэй тийм ээ. Тэгсэн чинь ярихдаа зэрэг одоо ухсыг гэдэг тийм үү. Ухсыг гэдэг нь одоо шууд ингээд үүдтэй дараа нөлөөлчих юм байна. Нэг юм дээр байгаа шүү дээ. Тэнгүүт нь ерөнхийдөө санжир бол докторсгээд би нэг ийм байна. Хэдүүлээ яг болдгиймоо тэмцэж болдог, ухсээж болдог тийм. Тийм үгүй байдаг юм хүмүүс ойлгохгүй байдаг юм ч юм бол бид энэний дараа яах гэдэг юм бэ гэдэг тодорхойлох болдгоо юм байлаа гэдэг. Хэдүүлээ ярьж ясан яриа санаж л байгаа. Тэнгүүт тэрний юу байх юм бэ гэхээр ерөөсөө нэг юм ойлгомжтой болов шинэ үзүүл болсоомаар гэдэг. Тэгээд одоо тэр лөө ороод ажилласан чинь яг нэнд тоноод вебсайт дээр тоноод үлдсэн 5 газар үлдсэн шүү дээ. Тэгсэн. Нөгөө 17 гэж 5 үлдсэн баггүй. Дөрөв 5 үлдсэн. Тэгээд 5 газар ажилласны одоо 4 төлөөл ирвэн. Нэг нь болохоор нөгөө манай Батцайхны юу шүү дээ. Нөгөө лот нэр нь юу вэ? Монгол юу гэдэг вэ? Сайн дөрөв суулгач. Авилгаас юу? Биш. Нөгөө юу вэ? Мачтын холбоо. Олон бил дээ. Тэрнийх нь нөгөө наган бууг өдөртөө ажиллаж байсан. Монгол сууханы юу вэ? Язгуур Монгол. Тийм хүрээлэн. Язгуур Монгол эрдэнэ хүрээлэн. Юу байхгүй? Батлонцтой холбоо. Манайх ч Улс төр менежмент акттай. Улс төр менежмент акттай. Гэрдээ өргөө. Босоо Монгол. Энэ тав томж босоолтон дээр. Тэгэж үлдээд яваад хийгээд үе шатар бодглоор чинь 16 оныхоо тэр сая хийдэг хугацаа 11 сар гэж явж байгаад тэгээд томж үлдээд нөгөө 17 шин нөгөө 37 ч юм уу тэгсгээд ингээд нэг харсан чинь гэсээр 5 болчихдог. Нэг ийм юм дээр очихлоо шигтэй болно. Энэ дээр очиж хүмүүсийн итгэл өнөс төлөвлөж сул байсан. Йоо ийм хэн чи бид нар хийх юм уу? Бид нар чадахгүй гэж. Чадах юм уу, гүйч юм уу гэсэн яг тийм болсон. Тэгээд хийгээд хоноод үлдсэн чинь хэдүүл 17 оны одоо ингээд бодохоор 11 12 сард 16 онд тэгээд дамнаад 10 их дажгүй боссон бол 16 онд бид чинь нэг сонгуул бүгдөө бий даажсан шүү дээ. Тэр 15 оны сая хэлдэг 15 оны 11 12 сар гэж байсан аа 16 онд сонгуул гэдэг хүү хаа болдог байхгүй. Тэгээ одоо нөгөө энийг хойш нь тавиад одоо сонгуул болж байгаа юм чи оролцохгүй яах юм гэдэг тийм үү? Одоо яг верс оцсон үндсэн үлийн санаагаа олцсон тийм үү? Яг бичсэн байхгүй. Бичсэн байхгүй. Ер нь хөндөж хийж байна. Яг ингэ болно шүү дээ. Ер нь гэсэн ер нь дотор санаа байна гэсэн. Ийм ихтэй сонгуул руу өөрөө ашиглаад орсоо. Тэгээ орохтой хамслагтай шүү дээ. Одоо ингэ бодоход сайн хөгжилтэй байдаг шүү дээ. Сургамжтай ч юм шиг. Нам пайп муухай шүү дээ. Нам шиг муухай байхгүй гэх. Одоо ерөөсө тийм хэрэглэн гэж юу байдаг. Нөгөө Батцайхны намайг өвч дэмий идэргээд нөгөө иргэн хөдөлгөөний нам шүү дээ. Нөгөө үч асуугаад байдаг дэмий мэдээ өдөргээд. Ингээд явсан чинь би таксиг зохион байгуулнаа. Тэгнэ гэдэг. Тэр ухсыг юу? Тэр би таксиг зохион байгуулад хэдэн би такс вэ? 5 17 гэлөө 19 лөө. За тийм. 20 араа өргөнд 22 байжгаад зарим гарч ороод 19 би таксиг төр хорход аваач бэлэгдэлтэй гээд хуучин Монгол үчгээрээ бэрээ хэлээ шүү дээ. Баахан андгаад ширээ. Гоо юм болж. Тэгээд ороогүй юу? За тэгээд үйл явдал болоод сонгуул дуусдаг байх тий. Сонгуул болоод өнгөрчдөг. Нөгөө шоугонд үйл ингээд намх гээд байхгүй дэндээс ганц ч унцах байгаагүй. Их л сайн ажилласан чадлаараа. Тэгээд ажилласан чинь тийм болоод
Тэгээд 7 сарын 3-нд хэдүүлээ. Төр болоход уулзаагүй. Тийм, төр урахад уулзаад одоо хэвдээ тийм. Энэ их цааз гэдэг нэг энийг зүйл дээр нэлийн төвлөрөх тухай юм яриад. Мөнхөр ярахтаас нэг өөрөг өгөөд лээ. Яг тэглээ. Гэлтэн чөлөө гэж явуулаад. Яг үнэ таадаг үнэ хэлэх үү? Би таадаг үнэ хэлэх үү? Ингэж хэлсэн чинь та нарт бол айгуу сургалт хийсэн шүү. За ер нь одоо ингэж 2 жил ирээд явлаа тий. Үнцгөлөөр төсөл боловсруулалт ярьдагсан мөнгө ирчи тийм. Тийм үсрэх юм чи одоо өөрөө бос. Тэгэхгүй юу? Би чинь сонин байдалд орж байгаа юм тэр. За тэгтээ бас хүлээж авах шаардлага байхгүй тий. Бодлох газар. Тийм үсрэх юм бол боловсруулж ирэх. Эхний юу. Тэгээд яах гэсэн чи хэд хоног гэсэн чи 3 сар өргөө. Тэгээд 7 сарын 3-нд явж ирсэн. Тэр нэг сонин тохиолдол үлдэх шүү дээ. Энэ бол яриул яг ярихаар их шиг байна. Тийм ээ. Санаж байна уу? Ган болоод байгаа манайх нутаг. Тий. Билээ өргөн ган. Одоо тэр чинь 17 оны 7 сар байхгүй. Яг тэр 17 онд манайд нэг 3 сарын 22-нд нэг сайхан бий оролцсон. Тэгээд 9 тусах байхгүй. 7 сар. Хэд 100 гаруй хоног байгаас. Тэр юу тусахгүй байхад чи манай урмалч ус даад гэлээ. Тэгтээ гандаа. Тэр нүүдлээ бол хамгийн доотлох нь хамгийн ойр хайр өгөхтэй тэр хоошоо 150-аас цааш километрт нүүжсэн. Би танаар өсөд та хэлж байгаагүй. За энэ мотор үзнэ. Юу яана. Явахгүй болохгүй. Тэгтээ зайныгаар очих юм шиг. Тэгээ тэр нэг сони юм болоогүй. Санаагаа бид нийлчээгүй. Тэр сони шүү дээ. Тэр нэг байгальд юунд ярих нэг юм шал өөр нэг сони байдаг. Бид мэдрэл төр урагч бас анцгаал байсан тийм үү? Тийм тэр хорны дотор хэдүүлээ яриад гэр бүлтэйгээ байж байгаа ярилцаа тэгсэн санаа нь бидэд их цаазгээ тэг тогтъё. За юугүй ерөнхий зарчим юм байх гэсэн юм тогтчихсэн шүү дээ. Тийм. Одоо бид нар ямар нэг ийзмөө сайхгүй шүү. Түүхээ сайн гэдэг дээр байна шүү гэдэг. Тэгээ юмсанд үүрэг аваад ингэ явж ирсэн. Тэгээ явсан чинь энэ дэр би яг хэлдэг нь шүү дээ. Эхнэр өдөр хойлоо байсан шүү дээ бас. Тэгээд очсон чинь хүүхдүүд байсан чинь ингээд дамжаад өөрөө гал дамжаад авчихгүй. 2-7 сар 3 өдөр тогсон 4-нд. Тэгсэн чинь замд манайхан нүгэл ингээд явж ирсэн. Нүгэл бөө нүгэл. Тэгсэн манайх ганцаараа шууцсан баг. Тэгээд очиж хүүхдүүд авч бид нөгөө сонгуулиуд идсэн. Тэгээд очсон чинь би болдог байхгүй. Ингээд яг гэрийн гадаа буусан чинь манайхад төрөд нуур тогтсон. За чи ямар юм бэ гэдээ яваад орсон. Би мордод хүүхдүүдээс асуусан чинь яг нөгөө тохмочны үйл гэдэг шүү дээ. Нэг ярьдаг. Тийм үйл ирээд яг манай дээр ирээд манай хавжаан дээр байсан. Хавжаан дээр манай гэр дээр ирээд тас гэж ганц дугаараа тасгсан гэж байна. Тэг би тэр өдрөөс шууд л бэлгшээж бодсон. Их цаазыг бичгээр хийхсэн байна. А ердөөл тэр тодорхой шагнал. Бүр хэмжээний шүү дээ. Манайхаа яг манайх гортогдсон шиг манайх голд нь байхад яг 2 км дотор орсон шүү дээ ураа. Орсон шүү. Тэндээ манайхан тэрнээс хойш 14 хоногийн дараа болсон байхгүй 10 хоногийн дараа. Наад өмөрч иж гантай. Нүүхээс аварч. Нүүгээс ажлын хэлгэж байгаа. Тэгсэн байхгүй. Тийм сони юм болсон. Энэ бол бүр холбод бүр одоо яг ярьсандаа их сонин юм. Ийм тохиол хийхэд гарсан нэг юм. Үнэхээр тодорхой юм болж ирсэн. Би тэгээд тэр төрөөх нэг зарим асуудалгаа хэлэхгүй юу. Ийм шинж тэмдэг юм боллоо гэхэд манайхаа яг өөдөөс хэвлэх хариулж ш тодорч. Оо шагнаж байна. Нэг тэгж байна. Би ч өөрөө тэгж бодож байгаа чи. Гэрлээ өргөнхөнтэй чинь бас нэг хар хорнд бид нар очиж ажиллажсэн баг тийм. 2 хоног гэсэн тийм. Тэр одоо бас систем яриад тогтолцооны ерөнхий бүтэц яриад эдгээр содруудын тухай яриад. Тэр тухай нэг одоо ер нь содруудаас буулсан юу нь бас энэ цаазыг бий болгоход бас их шалтгаан болсон шүү дээ. Тийм, юу ч нөгөө содрууд анх өргөний содруудыг болоход бид чинь илүү түүх тал руу гэж бодоод сонирхол явна. Тэгээ яваад исэн чинь явсаар хагаад нөгөө сонирхол хийжсэн юм нэргээ бидтэй нөгөө ажил болоод ацаг болоо ороод тэгээ хийх хэрэгчээс болсон. Тэгээ явжсэн нэг мэдсэн чинь одоо мөнгөөр явахтаа аль дээрээс нь ингээл онлайн танилцдаг та нартай ингээл захир ичнэр танд байсан улсууд чинь яг нэг дундаа ороод бүр ингээд өглөө болгон цуглаж ирсэн шүү дээ. Тэгээ тэндээс чинь нөгөө нэг содрууд дээр яриад байгаа юм чинь энэ цаг үед бид нар яаж явах юм бэ? Ном юм ярьсан энэ буулгасан үг мэдлэг чинь ямар байдлаар хэрэгжих байдаг гарцсан юм төлөө толгой ажиллах хэрэгтэй. Тэгээ энэ дээр зорилго дээр бид нэгдсэн л тээ. Хоёр жил гаруй бидээс яг өглөө 6 байлаад ирэхтэй гэлтэй үстэй. Эндээ бид чинь нэг 5-10 минут тоцордог тий. Тэгээд минутын 1000 төгрөг гэдэг хармаатай нэгсэн. Хармаад нэмгүй ороод ирвэл
зовлогтой байсан тийм. Тэр биш. Тэр биш. Уг нь аа Тэр байж байгаа. Тэр ташаа. Тэгээд ихсэн сүүлдээ тийм ташуур завх дургуй мэдээж хүнчээр мөнгө сэлээд дургуулаад тэгэхээр 5 55 гэдэг бүгд өгдөг болсон гэсэн. Тэгээд чадчихсан. Яг тухайн үед чинь нөгөө ноён уулын тэмцэл гэдэгсээ идэг өрөмж явах үе байхгүй. Яг нэг цаасан төсөлтэй. Ямар түнчийн ерөөсөө тэр нөгөө янз янзын хууль ингээд үзээд нөгөө Канадад дэв том компанитай шилжүүлсэн юм шиг. Тэгээд хэд нэг засгийн газар тэр чигтээ орсон хууль зүйн яамнуудад ашигт мартуулын газар тэгээд одорхоо яам тий. Тэгээд Канадын компани хөлтөөр нөхдөж маш олон өнгөрөх шатсан тэгээд бидээс үзчихлээ шүү. Тэгэхээр ч одоо бидээс өөр юм одоо илүү бахан бол тэр нэтгэж байна. Одоо сая бахан болчтой одоо бат хоёр өнгөрөх маань өнөөдөр тэр хичнээн сайхан байна. Тэр биднээс яг ингээд зүтгэж яхад ерөөсөө энэ дээр би анхаарч яахгүй. Ерөөсөө их цаазын төслөж үндсэн үеийн төсөл бид яаж гадныханд газруудаа А4-ийн засгийн худалдахгүй байх юм чанд юм хийх юм бэ гэдэг тийм үү. Маш их санаанд орж ирж байгаа шүү дээ. Энэ дээр бол маш их юм шингэсэн байдаг юм аа гэдэг нь бол Монголын өнөөдөр язгуур өвөг дээсээс үлдээж өгсөн тусгаар тогтол газар нутгийг бүрэн бүтэн онгон багшд нь боцаагаад залгуулад үр хойстой яаж өвлөх юм бэ гэдэг дээр л одоо бид чинь 5 тусгаар тогтлыг заалж өнөө цагт болгоод яаж хийвэ гэдэг л ийм юм байгаа тийм. Тэгээд яг хуу дурсамжтай бол их л сайхан их юм бодж ялаа тэгээд эргээд хатад бол бид чинь тэгээ энийг яг хамгийн сүүлд бэлэн болгоод танилцуулсан 18 оны 5 сарын 24-ний өдөр үлдэс нийтийн соёлын төвд биднээс уралдаад ард нийтээс таниулж ялсан шүү дээ. 21 аймаг 9 дөрвөөс төлөөлүүд ирээд тэдэртэй танилцуулаад улсууд хийж байхдаа за бид яг л ийм үндсэн хуультай үйл энэ улс орон цаашаа орсон тогтох юм байна. Бид хөгжил дэвшлиж ярих юм байна. Шударгаас гэж ярих юм байна гэж бүлээн зөвшөөрсөн. Одоо тэгээд бидний хувьд бол одоо өнөөдөр Үнэн ба зөв нам гэдэг одоо энэ олон их орончдод юм уу хоёроос ахуулаад одоо маш олон их орончд тэмцэгч зүүн бүсийнх нь байна, баруун бүсийнх нь гоё их юм бэл. Энэ олон жил тэмцэж явсан улсууд байна. Бүгд өнөөдөр үнэн ба зөв нам дээр нэгдээд ивсээд ерөөсөө мөрөд төлөвтэй намын мөрөд төлөвийг тусгацсан байгаа байхгүй. Бид үндсүүл тогтцооны өөрчлөлт хийне. Ард нийтийн санд асуудыг орон даяар явуулж үндсүүл тогтцооны бүрэн өөрчлөлтийг хийнэ гэдэг мөрөд төлөвтэй оролцсон байхгүй. Тэгээд та нар хаа байна гэж бидээс асуу. Билүү энэ байна гэж орой асуудал. Ясан дараа нэлээд гараад ирсэн байж байгаа байхгүй. Одоо бол зөвхөн мөрөөдлийн хажууд хэд хэдэн жил ажилласан тийм ээ. Хэд хэдэн удаа хөвлөө зассан. Энэс ч баг бид чинь 1000 гаруй Монголын хамгийн одоо оюунлаг, сэхэлэг, боловсролтой гэж хүмүүс саналыг авсан шүү дээ. Бүгдээс тэр л болоо гэдэг хүн болоо авсан да. Яг ганц нэгэн завцаагүй нэгэн дуулцааг ихэнх доктор профессор хуулийнхын одоо юу гэдэг лот гэж байгаа усудаас уулзаад очоод аваад саналыг аваад тэр үг нь архив байх хэрэгтэй хаах нь байх нь гарахад бол баримттай юм. Тэгээд сонгуулийн дараа нэг гоё кино хийя байна. Тэгмэр юм шиг байгаа юм да. Тэр бүр зарим хүмүүс юу гэж ойлгож байгаа гэхээр энэ Монгол улсын их цааз гэх нэг доктор профессоруудыг хийцэн гэж бодож надад ирж ирж байгаа. Тэгэхээр наад чи бид нар ажилласан гэж баг итгэхгүй гайхаад байгаа. Одоо нэг сонирхол бүр энийг ярьсан. Энийг би хингуугаас авсан нөгөө ямар профессор шинжилгээ тэрнээс авсан. Энийг хийсэн байлээ. Та энэ уншсан уу гэж асууж байгаа шүү. Сайхаас амар санаагаа үндсэн хуулийн цэцэн наран гэрэл доктор эдэрч бас өгчээсэн. бүгд харсан. Хэд тэр харж ирсэн. Тэгээ бид нар шиг уншсан юм тажгүй шүү дээ. Ингээд үндсэн хуультай улс орнуудын манай 11 оны үндсэн хууль боловсруулж ирсэн бүх зүйлүүдийг харлаа. Тэгэл 24 оны үндсэн хууль босод зүйлүүд яг дотоодын үндсэн хуулиуд харахаас гадна гадаадын үндсэн хуулиуд гэж юу байсан. Үндсэн хуулийн хэм хэмжээнд аваач тавьдаг нь юу юм дгээ хамгийн түрүүнийх нь айлын ингээд харахаар сони юм байгаа шүү. Магна хартыг 1215 онд гарсан анхны үндсэн хуулийн шинжилгээ одоо явж байгаа англи юу гэдэг үзэн тий. Тэгсэн чинь яг үндэ үзэхээр манай их цагаас дүү гэдэг байхгүй. 1206 онд мэдээд тунхагласан их цаазыг их засгаа тонхоглог гэж байдаг шүү. Тэгэхэд чинь дараа нь 15 онд гэдэг чинь хэдэн жилийн дараа вэ? 9 жилийн дараа магнит гарсан гэдэг нь одоо тэгэхээр их сонин юмнууд энд гарч байна. Тэгэнгүүт бид нар чинь за яг ингээд санаж яхад ерөөсөн хэд хэдэн Европын хэд хэдэн орны үндсэн хууль Америк, Японы хоёрыг бол нэлээд болчихж байгаа. Болчихж хараад ингээд одоо хөшүүдийг хийсэн. Ер нь л одоо боломжоор байгаа хэдэн үндсэн хуулиудыг түүж хараад үндсэн хуулийг тухайн улс орн яасан яг ямар юм дүүж байгаад олон улсын үндсэн хууль эрх зүйн амхандаа судлаачдын хэмжээнд нэлээд харсан шүү дээ бид нар. Одоо зөв зүгээр бас хийж биччихэв. За судлах юм тийм. Гэхдээ нөгөө нэг зам байдаг. Одоо монголчууд маань эрх биш энийг нэлээд гайгүй мэдрээд байх шиг. Нөгөө замаар бид нар бас явсан. Яасан гэхээр нөгөө замаар явна гэдэг чинь олон улс одооны шинжлэх ухааны судлах тухуунаар явж байгаа тэр үндсэн хуультай холбоотой судлаачдын юм бичсэн үндсэн хуулиуд хэрэгжилж байгаа үндсэн хуулиудыг харахаас гадна ихэнх хүмүүс нэг олж чадахгүй байгаа
одоо бол гайг ороод байна лээ. Үгдээс юм тийм үү? Үгдээс юм олон мянган жил их төр ёсыг байгуулж байсан тэр онл хаа байна гэдэг. Түүхээс хайгаад мөн тэдэртэй уулзлаа. Монголчууд чи билээс Монголтой болсон. нэг 10 онгод Тэр үед Монголтой хавь ярьж байгаа нэг ч юм итгэхгүйсэн. тийм үү. Одоо манай гэрлээ өрөөрийн ханиулгаар одоо хүн ярихад итгэхээр болж штэ. Одоо л жоохон заччихсан болж байна. Төрийн хэрэг ярьдаг нь хэд вэ гэсэн байна гэдэг нэг 10 онгод байгаагүй юу? Тийм. Тэгээд яг ярилцж эхлээд хар хоронд очиж нөгөө нэгүдэд цагаан хаваа буулгаж ирээд ярихад тэр мөн их сонирхолтой яриа болсон тий. Тэр бол Уг нь намаатай бичлэг танад байгаа юм тий. Бараг байгаа да. Тэр нөгөө арга дээр чинь хэн очижсэн ш нь нөгөө жахлаа. Тий. Жахлаа чинь гişүүн байсан шүү дээ. тий. Улсын хурлын гişүүн 10 онгод золгочингуудаа хуулиусыг ингэж хилцсэн юм байна гэдэг ам намаа засч яваад очирцсан уу яасан тэгээд энэ гайхаж аваад явсан. Эргэж уулснаар болсон. Тэгээд эргэж уулзсан биш. Тэр бичлэг барыг болтон да. Тэгэхээр чин ийм жомодыг тэрэлсэн тэгээд явсаар гад их цаа юуныхаа цаазынхаа онлыг бид одоо итгэлтэй бас юм нөгөө хас их төрийн маань онс шүү дээ. Нөгөө зураглал маань нөгөө энэ дотор байх гэж ирэхгүй л та. Хас төр гэхэлэр одоо ярууд идэвхтэй зөндөө юм байна. Тэр учраас хэдүүлээ ингээд нэг жоохон нуугаас нь сонирхолтой хэсгийг адлын хөтөлтэй хэсгийг түүж ярьчаад үлдсэн нь айчмаар ингээд 1-2 жилийн хугацаатай юм хиймээр санагдаад байгаа. Барна. Чи өөрөө ихэд бол их сонирхолтой түүх шүү нэ. Тий. Нэг юм хэсэг болсод яг шинэ үндсэн хуулийг Монголынхаа төр байгуулж онлоор тулгуурлаад хийсэн маа гэдэг ийм зам шүү дээ. Зам шүү дээ. Тэгээд одоо тэрний ямар явсан гэдэг нь өөрөө сургамжтай байх хэрэгтэй гэж бодож байна. Нэг юун дээр ингээ анзаархад тухайд л анхлын нэг судраг номыг гарч ирэхэд 5 тусгаар тогтнол гэж ярьдаг байсан. Тэгээ нөгөө хий чинь бид нар ч нөгөө өсгөөсөө тусгаар тогтнол гэж мэдхээс 5 тусгаар гэж мэдэхгүй шүү дээ. Яг салгаад тавьчихсан. Тэгээ гайхсан чи одоо нэг үед бол нөгөө ингээ хүмүүс ойлгоод нэг зах зохиос нь ойлгож байна. Гэтэл чинь нөгөө тэнд чинь нөгөө нэг цус засаг тарих ахуу хил орон зай гэж байгаа шүү дээ. Гэтэл энэ ингээ харахаар одоогийн төр ёсны одоогийн гэж байгаа тэр бодлого юунд одоо үзэл сурталтай 3 нэт юм байна. Тэн дээр юу нэхээр эдийн засаг нэт юм байна, хүн нэт юм байна, ахуй нэт юм. Тэр үүдэд цус хил хоёр орчтой юм байна. Тэгвэл яг ингээ харахаар аюул сонио. Бид нөгөө нэг огчим зохиогоод нэг тусгаарлах гэдэг юм 5 салангуудаа гарын нөгөө гар 13-аа ятал 5-3-аа тамтцал гэдэг чинь ердөө 5 сарал ирсэн байлээ шүү дээ. Тэгээд тэрийг гаргаагүй биш яг өнөөгийн замбын одоо жишг болж байгаа өрнөдийн дорнодын соёл хөгжим 3 ойлголт байгаад энэ өвдийн гэдэг маань 5 боловч илүү нөгөө яагаад зогсох хэвээр яагаад хэлэх хэвээр гэдэг талаас нь гарснаа аюул их анхаарчихсан тухайд тэгээ харахаар Энэ яг ярихад нөгөө сөрхий уншдаг судалдаг гэдэг усууд ном ярьдаг усууд их байдаг шүү дээ. Тэд нар тандаад хэлэхэд ингээд үгүйсгэх гээд одоо ч баг үнд үсгэсэн байлаа. Ер нь бол яг ингээд хаана байгаа юм бэ тэр чинь нэгээд тэдэртэй ярилцахаар сонин хариулт өгдөг шүү дээ. Одоо нэг онгодоос сонссон гэхдээ зэрэг чинь хаа гэгээ болоо шоолн тийм үү? Тэ ингэж зохиолсон юм уу яасан юм гэдэг. Баримт нь хаана нэг. Баримт нь хаана гэдэг. Тэгсэн чинь тэр баримтууд чи хаа вэ гэхээр одоо жишээлбэл Марко Поло одоо заншлаач тийм үү? Европоос ирсэн одоо 2 гол заншлаач тэгтээ судлаач нэртэй сүүлийн үеийн хэлбэл дээр үндсэндээ манайхыг тандсан судалсан даалгавар авсан учраас энэ болгосон ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэл яг ингээд тэр даалгавраа одоо сайн хийнэ гэдэг юм очоод ингэсэн. Тэгтээ харамсалтай нь Европынхан аль алинд нь олигтой итгээгүй тийм үү. Хамгийн сүүлд жишээлбэл энэ 99-ээс шашинтай улсуудын баримтлагдаг итгэдэг нэг юм байж хийдэг. За худлаа хэлж болох юм хүн тий. Тэгтээ яг өгөхдөө мөн үнэ хэлдэг гэж үздэг юм л да. Тэгээ Марко Полоос асуусан байдаг шүү дээ. Чиний дээр энэ аялал замын хэмжүүлэхэд байгаа чи үлгэртэй тийм улсууд Монгол гэх тийм байхгүй гэдгсэн чинь за яг та нар өөрсдөө ойлгоно гэдэг нүдтэйсэн гэдэг юм юутай шүү дээ. Тэгэхээр тэр дотор жишээлбэл юу байгаа. Нөгөө мөр зүрийн жоохон матчих. Тэр дотор бол одоо тэр уншдаг одоо өөрсдөө уншдаг гэдэг улсууд дотор энэ монголчууд нөгөө Марко Поло гэж дагуулад тэр явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд зориуд хажууд нь төр өссөн хэрэгээ ярьж байгаа. Тэр хүний хэмжээг мэдж байгаа учраас нэгсэн жоох басамжиж байгаа манай өвд. Тэгтээ нэг өөрөх нь хэмжээ байгаа. Тэг хэмжээд ойлгож илээ. Илүү тхүү явах гэж байгаа. Тэгээд одоо нууц юм шиг зүйл яригдж байгаа. Манай тэрийг тэмдэглэсэн байна. Энэ монголчууд нэг шийдвэр гаргах та энэ гол улсууд нь шийдвэр гаргах та нэг юм яриад байна. Тэр нь дөрвөн тулгуур төрийн бодлого гэдэг нэг тийм юм байдаг шиг байна. Эднээс нэг бодлого онл байдаг шиг байна. Гэхдээ яг юуг нь сайн ойлгохгүй. Тэгтээ нөгөө тний нөхгүй дөрвөн тулгуур нь тэгээ төр гээд сая томсгож шүү дээ. Тэр маань тэр мэдэрсэн хэмжээндээ
тэгээд тэмдэглэж үзсэн байх чинь. Гэх мэтээр дараагийн хожимын нөгөө Америкийн эцэг юу гэлээ? Хэн үндсэн хуулийн эцэг зохиосон Джон Франклин. Тэдний юмыг харахаар чинь асар явсаар бол их гүрэн байгуулах гал нөгөө тэнд хэдэн дээр ч очиод үзэг тарж байснаар ус уулах хэрэгтэй болсон шүү дээ. Өмнө тойдгээд үзэж байсан. Тэгээд ус уулах хэрэгтэй болсон чинь юм мэдээж нөгөө төртэй байх хэрэгтэй, төрийн бодлого хэрэгтэй, төрийн онол хэрэгтэй болно үст. Тэнгүүд чинь төр байгуулаханд юу өмнөх нөгөө Европоос ирсэн цагаачдын чинь газрын цагаач чинь хоорондоо юм нэрхгүй яг нийлүүлээд тэдрийг нийлүүлсэн ус байгуулах хэрэгтэй боллоо. Тэгэхээр энэ хамгийн тулхтай нуруутай төрийн онол нь эсвэл юу тийм зохион байгуулалт хаана байж юу гэдээ хайхлаар явсаар их Монгол улс төр очсон. Тэгээд үндсэндээ их засгийг аль болохоор нэлээд сайн судалж хүүхдүүдтэй загсан Франклин өвгүүд биш тийм. Тэгэхээр одоо боломжийнхаа чадлынхаа хэрээр бид нар энэ Монголын тэр их засгаас бид нар авч хийлээ гэж дурдсан. Джек Уотерфорд сүүлийн хамгийн сүүлд гаргасан номдоо бол наадах ч мөрийг нэлээд сайн хайж агаад өөрөө сайн гаргасан. Нэлээд сайн баримтжуулсан байлээ тэр мөр. Тэгэхээр бас Америк эрхчлөөний тунхагч нь бол манай энэ үзэл санаанаас будаа идсэн байлээ шүү гэдгийг бас хэлмээр. Тийм, ерөөсөө тийм. Тэр удаа тодорхой болж байгаа. Эцсийн өвчнөд хүсэл юу байна гэдэг. За дараагийн шат руу гармаар байна. За энийг ингэсгэж юу. Тэгэд дараа нь 16-ны сонгуульд орж ирчээд үндэсний фронт чинь та хэдэн онд байгуулдаг лээ. 19 он. 19 он тий. 19 оны 100. Одоо яг энэ бид нар энэ үлдэсний хөвлийн том залыг аваад 60 эд осод зөвлөж суралдаад. За тэндээс одоо нөгөө хартыг хурлын дарга байсан. Гамжууга, хорцгой эдрээсээ маш олон настаа одоо жигэн энд архив тийм үстрийн том архивууд зэрэг баталгаан болгон олон генералууд бас цагдаа үсний байгууллага урандаа нараа гэж одоо маш олон улсууд тэгээ энэний хөдөлгөөнөөс гэдэг юм бодлоо тавил мөнхөргөө яна тэгээд бацаагаа хамаах гэх тийм олон улсын тавьж ганталгаа тэгээд анодын даваа авах гэх маш олон улсууд нэгдээд энэчнээс мөн одоо энэ төрийг өөрчлөё. Тийм. Энэ улсууд одоо үндсэн нэг юмтай болсон чинь бяртай болоо. Бяртай амттай гэдэг юм билээ. Одоо 60 нэр бомбын бүтсэн тийм ээ 60 нэр эсхэмээр бүтсэн бүтээгдэхүүнүүдийг харах хэрэгтэй байна. Бидний үндсэн хуулийн дахиж гарт үргэлжлэх байхгүй. Тийм. Ардтан өөрөө өөртөө засах хэрэгтэй байл. Тэгэл яг октябрийн хувьсгалын өдөр ижиглэлсэн байгаа шүү дээ. Арднууд арай гэдэг чинь одоо ямар том жагсаал болов. Тэгээд ардны хоёр ажуудын зам чинь өтөө өдөр чинь хараад руу гадаа зам болоод тэгээд бид ч мэлтүүлсэн шүү дээ. Тэгэхээр яг цаг хугацаанаас болоо гэж байсан. Ардтан бас гүйцэтгэж ухаараагүй тухайн үед ч бас одоо нүүсний hulгааны ашиглалтгүй уулуухад авсан усрын hulгаачтай ил болоогүй бид нэр мянга яриад ингээд байна гэдэг бид тухайн үед хэлээд хад бидний үгүй шүү байгаа байхгүй юу? Яа харахгүй нэг засаг төрн өөрсдөө хэлээд ингээд хэвцүүлэх хэрэгтэй хад хөө ийм их олон эдийг авсан нэг хүн тэдэн 100 сая төгрөг онгохдох байсан байж тэгээд энтэй холбоотой хүмүүс гинт сэрж шít. Бүгд хохирч энэ чинь бид айр 19 онд хэлээд энэ чинь ингэсэн байна гэд хэлээд байхад тэгээд бас яхад цаг хугацааг алдаад байгаа бол 5 жилийн хугацаа гэдэг чинь маш их хугацаа болсон шүү дээ. Нэг хатуу юм байна тийм. Заримдаа нэг янз янзаар үдэж аргаа орж байгаа сэтгэл төрдгөө юм. Би тааж үзлээ. Яалаа ээлээ тэмцлээ гэсэн шидээн юм бол сүрхий гүн биш ч гэсэн зэрвсэх нэг санаанд бас нэг орно шүү дээ. Аа. Гэж бас болох юм уу? Зээл байна да заавал хийж хэзээ юм бол гэдэг юм. Нэг тийм баг зэргийн эргэлзээ гэдэг юм уу бодох юм гана. Яг нэгцсэн юм чи гайгүй шүү гэдэг юм аа. Яг тэгэхээр ийм юм били. Ингээд яваад ахлаа нэг өөрөө ойлгоод өөртөө буюу бас нөхдөдөө урам зориг аваад байна шүү дээ. Дахиад байгаа байхгүй. Тийм. Өмнө нь 2 хууль боловсруулалт батлуулж ирсэн бол за хууль болохгүй нэгэд явлаа. Тэрэн дээр орон ширэн болоод илтгэх юм болоо тий. Тэнгүүтээ энэ чи өөр агсан төвшний юм дээр очичлаа тийм үү. Тэгэхээр энэ хүнд урам тэгээ нөхдөдөө урам ороод энд хүрээгүй яагаад ч юм бэ? Энд хүрчээдэг бол зүбрэг юм мэднэ гэдэг юм руу гож байгаа хүн чинь. Тэгэхээр энэ их учиртай юм байна. Би бол одоо шалуух хэлэхэд одоо нэг 60 төгсөж байна тийм үү? 58 66 он. Яг хоо 2 миллион залхад холбоотой юм л да. За бидний үеийнхэн би хэлээд байгаа. Энэ өнөөдрийн сүүлийн 30 жилийн буруу босромог хэцүү болсон улс орон экскурсийлтэн дээр авчихсан улсууд надаас дээш настай улсууд би юм. Тийм ярьдаг юм нэл хэд хэд удаач ярьж байгаа шүү. Ерөөсөө нэг буруутай хайгаад ирэхгүй бид нар л ахгүй да. Тэгээ бид нар буруутай юм чинь бид нар л энэ сүүлийн 30 жилийн гол энэ төрийг байгуулах үйл явц бүх юмыг л
хариуцах ёстой нас нь байсан хариуцаад ирсэн муу хариуцсан асуудал нь тодорхой байхгүй. Тийм учраас бид үнэхээр тэр энэ цаг үеийнхээ авч явж чадаагүй буруу тийм бол одоо бид нар цайруулж иж явах хэрэгтэй. Чи зам байж шүү. Явна шүү дээ одоо. Явцгаа шүү дээ. Тэгэхээр явахдаа нэг санаа амар нүдэн их хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр тэхэнд бол энэ гэмээр цайруулж иж л яа. Тэгэхээр ингээд энэ насны юу гэж хэлэх гээд байгаа юм бэ? Би энэ ингээд Монгол улсдаа шин төрөө байгуулад өвдийнхэн одоо тэр олон мянган жилийн туристны онол дээр нь суурилсан тийм үү ямар нэг эзэм дахиж хөтлөгдөөгүй ийм Монгол төрөө байгуулад ингээд суурин тавьчихвал би одоо тэгээд энэ насны хэрэг хөтлөө гэж ингэж бод бүтнэл гэж бодож байгаа. Тэрнээс амар ууж байгаа. Одоо миний амьдрал утга учирс энэ амьд байгаа. 20 онд за их өдөөрөө дэвсэж гэсэн. За тийм. Тэгсэн. За тэгээд өнгөрчлөө. Дахиад одоо 24 онд тэгшээ. Энийг зүгээр зарим нэг одоо сошиал ертөнцийн арчиг харж байхад нэг энийг хэдэн эргэн өмнөд нь хаанаас гараад ирвэ. Эдгээр юу нь болдго юм байна. Эдрээс болоод Монгол бас балдраад байна гэдэг юмнууд бас явдаг ш. Тэрийг хараад юу гэж боддог вэ? Яг тэрийг харахаар заримдаа нэг жоохон хөнгөн өөр төрөлт юм аа. Тэгээд одоо бас одоо нэг юм нэг төлөвтэй түр хөдөлгөөн ярьлаа шүү дээ. Ямар ч юм үйл явдал бол нэг тийм харилцаа хамааралтай зохистой нэг цаг үе гэж байна тий. Тэр чинь цаг нь ирэх цаг нь болоогүй гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр тэр цаг нь болсон болоогүй гэж ойлгож өөрөө хатууг юм аа. Яг санаа юу үгүй дэлээд үнэхээр нэг хоо хүн ч алдаж явж байгаа бол маш их хохирч ойлгом тийм үү? Тийм. Яг ухаантай бол баг хохирч ойлгом тийм. Өөр гайгүй сүрхий ухаантай бол хохирохгүй ойлгоод байдаг гэсэн үстэй. Тэр үл хэдэ тасаар болчихсон. Тэр одоо тийм юм хаа гэхгүй бол. Ямар ч сүүлийн хоёр талаа ингэ тийм. Тэгээд уусаа бас адилхан. Их ямар их гар зохиол амсаж ойлгож тэгээд чи одоо боли өөр сонгосон гэдэг юм тийм өөр аргаар ажиллая гэдэг бол тэр төлбөр нь одоо болоогүй байна гэдэг нь явж энэ цаг үеийн бидний өнхөөг байна шал өөр юм тийм ээ. Бид нар гэдэг чинь одоо бол харин бүгдээрээ болно шүү дээ. Насан турш хүн болгонд хамаатай бол. За өвчүүл наалцсан бай тий. Тэгээ хойч үе залгаж байгаа одоо насан турш сонгуулийн насан турш усуд энэ хохирлыг энэ гарц хохирлыг улс орны төлбөрийг одоо болсон гэж шийдлээ гаргаад болчих гэдэг. Тэр цаг нь болсон гэж хэлдэг. Тийм ч учраас алга оруулахын төлөв болдог гэж яриад байдаг. Тийм байдаг. Тийм үү төгсчтэй байдаг. Тэгсэн чинь эргүүлч мөрөд их чадчих. Тэгэхээр нөгөө төлбөр одоо золиос юм болоогүй тэр золиосыг их баг байлгах юм биш. Тухайн цагүед амьдарч байгаа хүмүүс шийдтий. Тэгэхээр тэр нөхцөл нийт дүнгээрс өнөөдрийн монголчууд бид нар насан турш монголчууд шүү дээ. Бид нар биш үү? Хаа хурц ямар хохирол амсганд туулаад тэгээд энийг алга оруулах юм хийх гэдэг биднээс хамаардаг. Бидний толгой одоо ихтгэл өмчлөөс хамаардаг байхгүй. Энэ 16 сая улмаа. Тэгэхээр бидний хамаатайгаас өнөөдрийнхээ эзэн байх юм хэзээ энийг авчрах юм? Баг хохирч авчрах юм уу? Тэгээд дунд зэрэг хохирч авчрах юм уу? Одоо хохирлыг авчирдаг нь өнгөрсөн. Тэгэхээр бидний байх юм маш өнгөхгүй. Фанкус гэдэг. Наадах чинь бас жоохон шаардлагатай. 16 сая одоо Эвлэн мандол хөөцгээд экстратын төслөөр ингээд божимжаах үед одоо чинь бид австрал ингээд бүлэг болгоё гэдэг ингээд явуулаад мандат ангаа явуулаад бүтсэнгүй бас тийм үү санснаар байжсэн. Тэгвэл бид нар энийг ер нь сайжруулах юм гээд энэ рүү анхаарал явуулнаа шүү дээ. Орон онд мэдээс нэг эвсэл болоод байгаа хүмүүсүүдийн ингээд намнуудаар нэлээд эвсэл болоод байгаа хүчийг бас болсон ба. Одоо бол би өөрөө гэсэн намтай болоо тийм үү. Өөрсдийн гэсэн онцлог энэ бүтээсэн одоо зүйлээ бариад их экстратын төслөөр бариад үндэсний одоо мөрөд манайхан мөрөд болоод явж байгаа. Нөгөө Махатма Гандигийн хэлдэг үгт шиг санагдаад байна л да. Энэ нэг юм одоо хэлдэг таны зарим дэж ингээд олоосаа хийж байна. Гэхдээ нөгөө нөхдүүдээс яг нэг нөхдүүдийг шоолдог гэж байна. Энэ нэг хэдэн балаа юм уу нэг дата юу. Тэгснэ ажиг зэглдэг те. Яах гэдэг нэг. Тэнгуудаас үлдээ чимээгүүд тэгээд дагаж эхэлдэг гэж байгаа байхгүй. Би яг тэгэхээр өнөөдөр 3 дахь үе нэлээд Монголын хатам арай өөрөөр харж байгаа тийм ээ. Өөрчлөлт гэдэг үсэл байж тээ. Тэр бол өөрчлөлт гэдэг бол одоо аль нэг нөхрийн өөрөөр солиод авч шүү. Өөрчлөлт гэдэг бол зөвхөн солихын нэр гэж ойлгоод байна. Одоо энэ нөхдүүдийг солих цаг үеж солиод бид нар арга номууд дээр гадны захиалгаар хийгдсэн зөвлөх үйлчлэг авч хийгдсэн. Зөвхөн тэр бас фашизмын үеэс одоо арсан нэг юм гэдэг цацрын нэг рүү орж байгаа шилжилтийн үеийг өмсөн байж тээ бид 92 тийм үү. Тэр шилжилтийн үеийн зүгээр өнөөдөр шахагджээ. Шахагдахтаа өнөөдөр төрөл маш их хулгайч бэлдэж гадны бид нар өгөөс зүгээр зөөлөн жинтүү болсон байна шүү дээ. Зүгээр нэг эдийн засгийн хараа түүхийдээ бааз ус болчихлоо шүү дээ. Тэгэхээр одоо бид яалсгүй нэг өөрчлөх ёстой мó солих ёстой мó улаан өөрчлөхийн тулд одоо бид тогтолцооны өөрчлөлт гэж олон жил ярьсан юм өнөөдөр
гүйцэтгүүлэх бас нэг цаг ирж байгаа ойртож байгаа болов уу гэж бодоод байна. Энийг тэгээд энэ Монголын ард түмэн энэ хариуцлагатай цаг үедээ үзэгний үзүүрээр бид буусан барих биш. Үзэгний үзүүрээр хөвсгөл хийгээд төрөө өсч энэ том боломжийг битгий алдаасаа гэж өндөө нэр бодож байна. Алдахгүй байх гэдэг найдаж байна. Гэхдээ нэг юмны өнгө зөв гайгүй нэг гэдэг чинь хуучин усууд тийм үг яриад байдаг шүү дээ. Тэгэн шүү нөө ажил юм аа. Гэдэг шиг энгиндээ болох юм бол амьдрал дээр аян дажгүй шүү. Одоо моромолоо сайхан дөхөн ажил болж байна гэж ярин тий. Бүх өсөлт нэг тэгдэг шиг юм бол энэ хэрэгэлдэг үг шүү дээ. Одоо нэг юг зүрх хүсүүлээ. За манай ч одоо тэд шидлээ үгэн болоод тэдний араас бас үг нь хэрэглэн шүү дээ. Хэрэглэн шүү дээ. Тэгэхээр чи за бодхоноо тэдний магцаагаар бодоход одооний улс төрийн нүүл явц хүмүүсийн хандлага гэдэг сая манай шинжээгээ хэлдэг өдрөө бодоход нэрээ бас өнгө нүдтэйхэн болж байгаа юм gibi бас нэг жоохон найдвар төрөд багхгүй. Яг сая нэг хэд оног явсан чинь явлаалтай нэг хуваар. Тэгээ би ч өөрөөсөө солдоод 10 жил тэр хуваар хязгаараараа яваагүй байна. Сонсоод байгаа гэсэн. Тэр нэг 1000 үзэхэр нэг 1000 сонсохоор нэг үзэгдэх шүү дээ. Манай зүүр үг чинь гоо ухаан байна гэдэг шүү дээ. Би одоо зүүрийг хэрэглэх гэж хичээд болчиход. Гоо ухаан байгаа чи тэрийг хэлсэн дамууд юм болоод байх. Тэгээ тэр тодорхой юм уу? Тэгээ шүтлээ өнгө болох гэж байгаа чи юу юм гэж бодлоо. Тэгэхээр чи нөгөөт чинь явсан чи саяын юм их сайн тод харагдсан тэнд. Ааврал ирсэн хүмүүс байна. Тэгээд банигтэйг очсон нэг аврагч хийж байгаа шиг бүр тэнд ямар ч юу алах. Хотлоор юм алах. За та нар нь л гэдэг ингээд. Тэгэл одоо та нар нөгөө сонгуул ярих болоогүй байсан. Дэвшин үстэй заав шүү дээ. Тэгэхээр ингээд ямар нэг одоо ардын намасын нам өдрийг ярьдаг шүү дээ. Нөгөө нь тэрэндээ баригдсан өдрөөр ярьдаг. Бүр тэр усууд нь л бүр тэгж хэлж байна. Зөндөө таарлаж байна. Тэгэхээр энд нэг юм харагдаа. Үнд тийм байгаагүй. Тэр зүхтаач байгаа. Тэгсэн сая зүхтаах шиг ирээ дуулзаад бүр сэтгэлээс ингээд бүр уруулна мөч тий хоолоо нэрч байгаа. Ингээд байгаа юм нэг. Надаас нэг мөнгөндөө зохицчихгүй байгаа. Яс жоохон санаа зовж. Би нөгөө тэр олон шуглуу экономик олон өсөлт зэрэг тийм их чин сэтгэлтэй гэдэг юм мэдрэгдэж байгаа үед бол мөнгө их мэдлийн үүсэх одоо нөгөө нас нь болцсон баг. Энийг даваад ах шиг л. Яг тэр хоорондоо зүгээр энгийн ярьж байгаа яриа тий. Байж штэ зүгээр. Тэр яриан дондоос яг шууд орж байгаа юм болохоор тэр мөнгө өгөн л үз. Авна. Ахигаа тэгээд шийдэл олцсон байгаа. Ястаг үүдээ гайгүй л. Ингэцгэж л байх юм шүү дээ. Тэр мөнгөнд дээр хуурдахгүй гэдэг нь харагдаж байна шүү дээ. Яг чинь тэр тэтгэрээ зээлээ аваад бензинд бас хандуулж хэлж байна тийм ба тийм. Тий одоо тэгээд ямаагаа самнаад бид мөнгөө тушаагаад хайг зүгээр араас өөдөлтөж ирээд өрхий мөнгө хандуулж явахгүй бензин хоолндоо яваараа гэх. Тэр өнөөдөр энэ усууд одоо нутгийн аваад хэлэхэд газар усууд бүтэн аваад хэлэхэд гадныхны өнөөдөр зүгээр нэг колон болсон ус шиг тийм хүмүүс гадныхны хараад бүр нэг хацсан доор мөнгөрж байгаа усууд авахгүй тэр малч. Хизээ эзүүгүүд чинь ингээд хүлж аваад хашаадаад авцал эцэнцэд албад амьдарч байгаа ч зүгээр би 50 замаар эзлэгчээр байхгүй. Тэгээ хил бомб батуудыг одоо застав гэхэл хоош нүүлэх гэж байгаа юм. Энд чинь би зүгээр л чинээгүй дөрөссөн тусгаардагт байна гэдгийг хүлээж зөвшөөрч гэсэн. Тэр усууд нутгтэрээ болсод үнэхээр ойлгоцсон. Тэгээд манайхны энэ олон нийт тэмцсэн усууд ирэхэд аврах шийдлээ гэж. Отрядуудыг нааша 200 км татсан биш тэг бодтоо. Бүр 2 тонн багтахгүй юм харж байгаа. Надлан чи би бүх хэлийн зуршуудаар хэлийн отрядуудаар явсан л та. Тэгэж одоо тэгээд тэнд бол аимшигтай. Хэлийн отрядаар хамгаалуулж байгаа тогтож байгаа юм билээ шүү дээ. Тэр юу арахаа. Ялангуяа нэг говийн аймагуд дээр чинь нөгөө ус агаар хөрс гэдэг гурав одоо нэг чанд мандах гурав байгаа шүү дээ. Ирүү цэнгэг ус цэвэр агаар ирүүл хөрс. Гэтэл энэ гурав л байхгүй. Ус нь байхгүй байна уулгаас болоод. Тэнгүүд нэг хэдэн нөгөө нүүдлийн мал руугаа чихдэг. Малнаас болоод нөгөө цөлж чинь гэж ярьдаг. Гэтэл нөгөө нэг ундрын наваашд байхгүй болгочих нь ус нь ширгээддэг. Тэгээ нөгөө нэг том мишэн уулуурхаа яваар нэг хөрс нь байхгүй. Дагаа тэрийн дагаа тоосон зэрэг агаар болцсон. Яаж хүн амьдрах юм бэ? Тэгэхээр энэ зэрэг нөгөө одоо энэ чинь бүр газраа нөгөө ураны газраа нөхөх ахын хэмжээд байгаа юм шүү дээ. Тэр ийм байдалд орсон гэдэг одоо өстөө нөгөө үгээрхээ саялдсан яг хохирлоор тамиг гэдэг нөгөө нэгэн хохирлын нөгөө нийтээрээ өөрнө гэдэг нэг заваа нэг хатуу өгөлтэй. Яг бүгд яагаад вэ? Тэр нэг хэдэн нэг аймаг яаж байгаа бол тэр агаараар бүх Монгол улсаар амьсгалж шүү дээ. Тэр тийм аюултай байлаа. Энэ одоо ингээд манад хэлийн зэрэг байна. Хэл гаалгаар таамаг байна. Тийм үү? Хэлийн зэргийн өнөөдөр ингээд өвөл зөнгөө өөрхөө буугаа манaalаад байрал ингээд морьтой бацэлтэй хэлийн журмад хойролно тийм үү? Яагаад вэ? 8252.6 км уужмаг хэлийн шугам байна уу? Байна. Байна. Гэсэн мөртлөө ардуур нөгөөдрийн авилгачид А4-ээр айр морож итгэхэд байна гэдгийг бид ойлгох хэрэгтэй байхгүй. Заставын нүүлгдээд хэлж ин тэнд нь ашигт малтмал эцсийн гараад ирж байгаа гэдэг.
бид нар чинь хэдэн жилийн өмнө алдсан нам төрөвчсэн бахад төрөж байна. Сүүлийн хэрийн застай нүүлгээ нааш нь татлаа, сумын дөглөөнөөс 45 км татлаа гэж тухайн үед нь бужигнж байгаа марцсан шүү. Тэр үед өөрөөр сайд нэмдорчгоо юу гэж хэлж илээ. Хэдийн цэргийг татан буулгаад эдийн цагдаатай болно гэж ярьж ялаа шүү тухайн үед. Одоо манайхан мартчихад гэсэн юм тэрийг. Тэдний яриад байгаа бид өнөөдөр хоттоо төгжөөл утаа гэдэг үнэ хэлээ яриад ингэж ардуур нэг шингээд мэрэн идэж байгаа юм шүү гэдгийг ойлгомоор. Тэгэхээр энэ удаагийн сонгуул яаж үлдсэн шууд өгнө. Энэ удаагийн сонгуулиуд одоо тэр гараад бидээс яаж хөгжих вэ? Яах вэ? Одоо ийм одоо хэний сонгуул бол хэдэн цаас өгөх болох гэж огт тэрийг битгий бод. Бид өнөөдөр харин хэнийг сонгож өнөөдөр энэ тусгаар тогтлоо бүтэн авч өгтгөл гэдэг. Бид зөвхөн тусгаар тогтлоо алдаа 50 дуух уу? Эсвэл одоо авч өгөх гэдэг нэг тийм л сонголтын дээр эцэн л гэж би харж байна. Сорилтын тийм хатуу алдаа оноо хатуу сорилтын дээр. За энд бас тэгэхээр миний хувьд бол ямар ажлын хийсэн бэ гэхээр нөгөө их цааз маань мөнх тэнгэртэн монголчуудад гэдэг ихсэн. Тэгээ мөнх тэнгэртэн гэл гисэн чинь нөгөө боонор юм уу та нар юм уу гэдэг нэг асуудал. Энэ тэнгэр үзэл гэдэг улс төрийн үзэл баримтлалын ихтгэл өнөөрлөл юм байдаг гэдгийг ойлгуулахын тулд одоо холбоос тэнгэрийн сургууль мургуул ингээд тархины хатлах гэдэг подкаст хийж байгаа. Энд бол манай нэрлэн өргөөнийхний бас өргөн маш тийм. Тэр олон подкастууд. Энэ тэнгэр үзэл гэдэг зүйл чинь өөрөө монголчуудын суур гүн ухаан философи төсөө авж явах гүн ухаан гэдэг юм шүү гэдгийг харуулах гэж үзээд шүү дээ тийм үү? Тэнд чинь ихтэй хинэттэй шүү дээ. Бид нар ингээл амар лаглаг юм байна нүгдийн ухаан гэл юм байна. Тэр нөгөөс сонсоод па ямар мундаг гэсэн чинь шоолж байгаа. Юу гэсэн наадах чинь 7 настай хүмүүсийн мэдвэл зөхгүй байна. Мэдвэл зөхгүй гэдэг үгэн дээр яриад байгаа байхгүй. Ингээл өсвөөсөө 7 нас хүртэл мэдсэн байх юмыг одоо бид нар та нарт хэлж байна. Та нар тийм хэмжээний харьцсан, тийм хэмжээний гадныхны хайсан шүлсээ нүрэлгэнтэйгээс болоод хэмжээд очичоод байна шүү дээ. Тэр өөрсдийн нөгөөд нэг үс соёлоо харж ямар орон зай дээр, ямар газар орон дээр, ямар уур амьсгал дээр амьдарч хэвээр гэдгийг тухайн нөхцөл байдал дээр яаж амьдрах гэдгийг мэдвэл зөвхөн бид та нарт хэлж байна. Тэгэхээр энийг л хэлж яхад та нар энийг мэдчих юм бол гэдэг үднэс тэр нэг судруу тэр подкастуу тэр олон чи явангууд чинь эхлээд маш их энэ бисрүүстэй болгодог байсан шүү дээ. Оо одоо юу юм судруу ичдэг бөө гэж авах тийм. Өөр лайв гэдэг бөө гэдэг. Одоо бүгд лайв гэдэг. Тэгэхээр энэ чинь өөрөө юм жишг болоод байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ юу гэхээр энэ мэдвэл зөвхөн гэдэг өөрөө хэрэглээр нотлоход эхэлж байгаа. Одоо нөгөө домчин судрын ихээр нэрч тагаас гэдэг юм уу. Нөгөө өгүүлэх ухааны ихтгэлийн та нэг ихтгэлээ тавьж явсан тийм үү. Тэгээ нөгөө нэг хэрэглээр нөгөө нэг жүүс байна. Одоо тэгэл нөгөө хэрэглэж байгаа бүтээгдэхүүн гаргаал явж ирсэн юм байна. Тэгвэл энийг нөгөө энэ ярьж байгаа үгтэй ярьж байгаа зүгээр нэг хоос юм биш маа. Энэ бол энэ нь үнэн бол бус нь үнэн байх магадaltaй гэдэг одоо жишээ миний хувьд өөрөө тэгж хайж чаддаг байхгүй. Тэгээ явчихгүй чи энэ ч өөрөө яг ингэ бодит хэрэглэнээр буугаад эдний яриад байгаа юм үндэ бол одоо яг монгол хүн гэдэг чинь хитэн үе энэ нутагт талтаа хангааж одоогийн нутагт байгаа. Энд дээр нөгөө эдсийн хувьд зөгцсөн байтал тэрнэн тохирсон тэр сэтгүүдэн тохирсон үзэл бодлыг гаргахгүйгээр гадныхын яриад тэгэхээр наалтахгүй болохоор өөрөмсгөж үзэхгүй болохоор үл тоогоод өөртөө шингээж тэгээ явж идэл чинь нөгөө найхтрах хохирдсон болцсон 30 хэдэн жил хохирдсон. Тэгээ нөгөө шинжээгийн хэлсэн өмнө идчихсэн байсан шүү дээ. Тэр мэддэг байсан. Тэгвэл тэр хохирлчин хэл гараад бидний бэр нийт гараад ирэхэнгүүд юу болж ингэхээр өө эн чинь би чинь 100 хэдэн сая төгрөгийн зээлтэй болцсон байна. Үгүй шүү дээ. Би энэ 200 сая төгрөгийн орлоготой байсан гэдэг нэг ийм юу өөртөө нааж одоо л хэлж байна. Тэр энэ яг нэг салхи хэрэгэд нэг юм үнхээр хайлж байгаа юм болоод байна. Ажиллах хэрэгтэй юм шиг үлээ. Тасралтгүй л ажиллах хэрэгтэй юм шиг. Одоо хэдүүл ирээдүйн тухай өнгөрсөн талаар ярьлаа. Их цааз дээр за магадгүй бидний энэ одоо бараг энэ чинь 2015 оноос хойш гэдэг чинь 19 жил зарцуулсан, зориулсан, цаг хугацаа зориулсан энэ зүйл маань бодит Монгол улсын хууль болж хэрэгжүүл бид нар яаж төрөө сонгох юм бэ? Бид нар намгүйгээр сонгох. Тэгэхээр намгүйгээр сонгохоор яах юм бэ гэдэг зэрэгэд яагаад намгүйгээр гэдэг юм байна. Хүмүүс их хэрэгэлцээ. Яагаад вэ гэдэг зэрэгэд түүхэнд хариултууд байдаг. Тодорхой байдаг. Зүгээр зэрэг анзаарах уу авах уу гэдэг л юм байна. Тухайлбал бидний энэ дийлэх гэн мэддэг дэлхийд ихэнх ч одоо мэддэг нэх маргадгүй их Монгол улсын өмнөх үеийг болчих тий. Гэвэн зөндөө их сургуультай. Тэгээ харьцангуй тийм. За тэнд юу болж ирсэн бэ? Улс төрийн эрх гэдэг нэг юм байна. Улс төрийн эрх гэдэг юм тэр түүхэнд хэнд байсан бэ? Одоо хэнд байгаа юм бол одоо намд байна. Одоо бол хөөцөлдөд Монгол улс төрийн хүчин гэдэг үгтэй. Яг энэ үгийн дагаад намал улсын асуудал гол зохион байгуулалт нэр дэвшүүлэх барих юм хийх хэрэгтэй гэж хөөцлаад
Тий. тогтолчих. Одоо тэр үед улс төрийн эрхэнд байсан байгуул ингээ харьцуулж ирсэн дээр. Тэр үед улс төрийн их отог овг аймагуд байсан. Хэдэн зуун жил уламжилж ирсэн, 1000 жил. Тэгээд тэр отог овг аймгийн ахлагч нарт отог овг аймгийн хуралдаад улс төр ирэх байхгүй. Тэгэхээр тэр отог овг аймгийн тэргүүнүүд ирж асуудал шийднэ. Тэр үед амжилт самжилж явна. Улс төр их тэнд байгаа шүү дээ. Сонгох, шатандаа хариуцах, тэгээд хаан болох ч гэсэн тийм үү. Энэ их хурлаад ирэх төлөөлөгч ч гэсэн. Тэгэхээр тэнд байсан байгаа отог овг аймаг. Тэгсэн чинь тэнд отог овг аймгийн явж ирсэн хэдэн зуун жилийн явж ирсэн юм. Тухайн цаг үедээ садаа буюу одооны хохирлыг авчрах шалтгаан болчихж байгаа. Яг одооны намууд бас тэр шалтгаан болчихж байгаа. Одоо бид нар одооны хэллэгээр юу гэж хэлдэг юм бэхээр энэ мөн улс төрийн намууд чи юу болчихлоо шүү дээ. Одоо нэг эрх хөрсныг л хэлж байгаа юм л. Эрх хөрөөг нь юу байхад ч аваас. Эрх хөрсөн дээр л тогтоож юм. Эдгээр чи юу болсон юм бэ гэдэг зэрэг. Эдгээр чи юу гэнт үдэг болчихлоо шүү дээ. Одоо хэн ч эсрэг үсгэх байсан шүү дээ. Өөрсдөө ч ярьдаг болсон. Өөрсдөө ярьдаг. Манай нам аймаг гэдэг дийхгүй нэгээр ерөөсөө сайд намайг ингээд өөрөөр даад байдаг дийхгүй байгаа ч юм. Тэгэхээр чи үнэхээр ажилтдаг гэнт үдэг болсон. Гэхдээ зөвхөн манай ус биш. Ерөөсөө сүүлийн улс төрийн намыг тогтолцоогоор төрөө байгуулж байгаа дэлхийд ихний үйл явц шүү дээ. Ерөнхийдөө нийтлэг. Энэ үйл явц өөрөө яг юм байна. Манайх нөгөө нэг хэсэг болохоор тийм л байна. Өөр л ослоо. Тэгэхээр яг энэ цагийн цагтаа альва юм настай гэдгээр нөгөө уг нь бол анх нам гэж улс төрийн намууд гэж гарч ирэл парацд манай гарч ирлээ гэдэг шүү дээ. 300 жил. Ингэж гарч ирэхдээ нөгөөдөг чи юу байсан бэ гэдэг зэрэг зорилго нь их арай сайхан байсан. Ер нь хэсэг хүмүүс үзэл бодлороо нэгсэн хэсэг хүмүүс онлон тийм шүү дээ. Тэгээд зохион байгуулалтанд ороод тэгээд улс төрийн бодлого шийдвэр тодорхойлоо. Улс орноо яах вэ гэдгийг тодорхойлж гаргаж ирээ. Тэгээд тэрний өрсөлдөөнөөс одоо юу байгуулад, сонгуулаа явуулаад ингээд. Тэгээд ингээд яваад 300 жил болсон чинь явсараад энэ улс төрийн давуу эрхч юу гэсэн юм бэ гэхээр эрээ зэрэггүй байх тийм үү? Ерөөсөө дур зургаар байх тэр дархлаа сочж байгаа байхгүй. Олон зуун жил. Яг отог тийм болсон гэсэн. За яасан бэ гэхээр одоо улс төрийн намууд гэдэг чинь ингээд шүү дээ. Одоо баруун зүрх гэж ярина л да тэрмэр хамаагүй. Тэгээд явгууд араад явах. хоорондоо юу гэж ярьдаг? Хоорондоо юу гэж ярьдаг юм бэ? Гадаад очиод манай нам улс төрийн эрхийг авах бол манай нам сонгуульд гарах юм бол танай улсад ийм нээлттэй бодлого тэр нь хуйлаа л гэсэн үг. Та ашигтай, танад хэрэгтэй, та нарт хүндэртэй хандсан ийм либерал бодлого явуулна гэж амлдаг шүү дээ. Тэр нь мэдээгээр явдаг шүү дээ. Тэр намын дараа явж байсан, ардын маш намын дараа явж байсан тэр улсын тийм хүнтэй уулзаад тэгээд ийм одоо сайхан тэрэ хэлэл хийлээ гэдэг чинь ийм юм ярьдаг байхгүй. Яг тэр 800 жилийн өмнө 900 жилийн өмнө шүү дээ. Бас отог овг аймгийн ахлагч нар улс болоогүй үзэж байгаа шүү дээ. Хамгийн гол нэг арай тэднийг урагшаа урд улс ч юм уу те ийшээ сартуур ч юм уу хаана үед ойрхон байгаа улсууд тааж очихдоо ингэж хэлдэг байхгүй. Бас ийм ярьдаг гэсэн. Манайх юу яавал мэдээд ихлүүл энэ одоо монголчуудын монгол орохнуудын юм дээр та нарт ингэж найрсаг ойлгож бууж байгаа. Яг ийм улс. Тэгэхээр нөгөө төрөл улс төрийн эрхэнд байгаа учраас улс төрийн эрхтэй газартаа ярина. Одоо ч намайг тэгж юм тэгэл ёстой гэж үзсэн. Тэгэнгүүт тэр саад болгонгууд 10 руу шилжиж 10 тогтоос отог овг аймгийн улсчиж атгийн хүчийг задлсан. Овг аймгийн улс төрийн эрхийг байхгүй болох тэгсэн. Яг одоо тэгж бас улс төрийн эрхийг байхгүй болгоно гэдгээр явж байгаа гэсэн. Тэгсэн. Ерөөсөө л болно тийм. Тэгэхээр энэ гадаад дотоод бүх харилцаанд улсаа зарах, арилжих, хуурам мэхлэх тогтож сурцсан байхгүй нам. Тэр үед отог аймаг бас тийм гэсэн. Тэгээд тэр отог аймагуудыг манай хөвшөөд биш хөөрөлтөн зав яг одоо адилхан. Та нар хамгийн лаган штэ тий. Энэ монголчууд дотор та нар ч толгойлох хэрэгтэй байхгүй юу? Бүгдтэй юм. Тэг нь. Авилгалыг нь дотор хагалдах нөгөөдөртөө хуйлдах шалтгаан болоод байсан байна. Тэгээд нөгөө улс болж чадахгүйсэн байхгүй. Тэгвэл одоо яг адилхан байгаа. Тэгэхээр энэ нөгөө шинж чанар хор нөлөө тухайн цаг үед ямар байсан гэдэг улс төрийн эрх хаана байгааг шийдэх хэрэгтэй гэсэн заавал. Заавал өөрчлөх хэрэгтэй гэсэн үг байна. Тэгэхээр энэ рүү орж иж өөрчлөл. Ийм л байна. За Шинжаан маань намд дургуун хүн ч одоо намын улс төрийн зүтгэлтэн болцсон тийм үү? Намыг тараах гэж намд авч байгаа тийм баг. Яг нөгөө таван бүр суугаад яг угаасаа тоглоом зардаг шүү дээ. Сууштай тийм үү? За бид нар мэдээж мөнгөгүй одоо их мэдлгүй одоо тийм үү? Янз янз одоо нэг хоёр журтаа яаж нэг өнгө цогж идэхүүл гэж одоо муушаар удаж сууж шүү дээ. Тэгэхэд нөгөө хүмүүс нь одоо 3 томоо барьсан тийм үү? Хамгийн дөөс тамхтайгаа юу ч үгүй. Амар сууж уусдад нэг тамгаар үзэх гэдэг гэсэн үг шүү дээ.
Тэгэхээр өнөөдөр яг энэ тоглоомын дүрмээр л бид өнөөдөр адилхан нам болж энэ усад орж байгаа. Нэгүгээр хэлэх юм бол Үнэнбаа зөв нам гэж энэ улс төрийн хүчин. Гэхдээ бид өнөөдөр хулгайчуудтай алзын шинэ нийгмийн тогтоё гэжээд нэг хулгайчтай хөтлөсөд хулгайчийг дарнаа гэж явж байвал одоо шившиг үстэй. Тэгэхээр одоо хэрэггүй буртаггүй төр болж байгаагүй ан манд байсан нөхдүүд байхгүй яг энэ залуучууд болоод энэ их орончтой нэгдээд яг ингээд нэгдээд эхлэн гол төрөөсөө бараг 80% дээр айгүй их оронч олон жил тууштай явсан улсууд яг нэг үслүүд дээр тогтолцоог өсгөн зүггээд намтайгаа хөвсөд яг намын өмөрөд тогтоог нэгдэж юм бол олон улсууд оюун санаадаа нэгдчихэж байгаа байхгүй. Тэгээд бид бас өнөөдөр яг энэ намтайгаа байж энэ сонгуульд оролцсон байна. Ялангуяа томсгосон тарих дээр тийм ээ. Тэгээд орсныхаа дараа бид ард нийтийн санал асуулга явуулнаа гэж одоо 92 онд үндсэн хуулинд байгаа нэг том статус байгаа. Бид өнөөдөр 30 жил хэрэгж үзээгүй тийм үү тэрийг. Тэр ард нийтийн санал асуулга орондоо явуулаад бид шинэ үндсэн хуультай шанд ийм тогтолцоогоор явахгүй юу гэдгээр санал асуулга явуулахс олон өнөөдөр яах гэдэг юм шүү. Түүнээс одоо орцоо инээдтэй ингээд хэлдэг чи бигээд хоосон популизм игээд ингээд эдгээр шингээ нэшэлгээ нэгээ сууд бид энэ улсаа болохгүй байхгүй. Өнөөдөр энэ гадныханд барьцаалагдсан улс төрчдөөс бид яаж салах вэ? Өнөөдөр Монгол улсад эзэн суудсан одоо энэ том стратеги ордуудын эзэн суудсан ойлголон баялаг гэж явж байгаа хичнээн тоон алт өнөөдөр өдөртөнд эдгээр олон мянган саяхан зараа урсж байгаа мэдэхгүй сууж шүү дээ тийм ээ. Тэгээд тэгээд гэнтэй шалгалж явах шууд ногоодод савсахгүй гарч идэг. Бид тэр чинь бишгүй харлаас тийм суудаг баг дээр. Тэгээд бид нар өөрсдөө эзэн биш болцсон энэ улсаа эзэнтэй болгоё гэдэг үндснээр энэ улс төрийн нам дээр нэгдээд Үнэнбаа зөвүүдийг ашиглаад гэлч тийм үү. Хийж байгаа шүү. Ашиглаад энэ төр дор бид нар энийг дотроос нь засах хэрэгтэй байна. Гаднаас нь бид нар хичнээн одоо бараг хэдэн проект төр би мөгөө бид тийм ээ. Өндөө шалтгаан гарын үсэг зөвлөсөн их хурлын дараа 30 мянган хүний гарын үсгийг одоо их хурлын дараа ерөнхийдөө хэлэлцээд байгаа одоо хэдэн проект төр энэ мөглөө шүү. Өнөөдөр ингэж явж байгаад бид их орны хатцаас үлдэн яах юм бэ? Өрөвдө хараалаас уучлалтай биш. Энд би тодорхойлцоо 50 тэгээд анхааргүй шүү. яг нөгөө хэдүүлээ түрүүгээ ярьсан чинь нам байгуу гэдэг 16 сая шүү. 8 жил болсон. Амархан өрсөлдөж бодлосоо хөвөрцсөн юм шүү. Тэгээд яг тэгж харагдана. Тэгээд наад чинь ингээд явсаа шинжийг хэлдгээр ямар нэгэн намайг ашиглах уу эсвэл одоо их хэвтэйгээ хэлэх юм бол дөрөөлөх. Яг Монголоор гоё сайхан дөрөв Үнэнбаа зөв болоод дөрөв болж байна. Тэгээд нөгөө дөрөв нь одоо заавал дөрөв нь болохоор нам байдаг. Нэг тэгэхээр тэр нэг юм намайг дөрөөлөх нэт. Тэгээд дөрөвж байгаа байна. Дөрөвж байгаад мөрөнд намарч байсан аа. Тэгээд одоо тэр дөрөвсөн зүйл тэгэл одоо шилэгдэнэ үү тийм ээ. Тэгээд ер нь анхаас л гэж ирсэн. Бид нар Үнэнбаа зөв дарахтай намд. Ер нь бол мэдж байгаа үстэй яг нэр одоо намгүй болгоно гэж ярьдаг. Тэр хэвээр юм байгаа. Бидний бодлоготой юм үү те. Тийм учраас бол энэ нам бол одоо бидний сонгуульд оролцох арга хэрэгсэл гэж бодож байгаа шүү дээ. Гэхдээ тий тэгэх ёстой гэдэг юм. Зарчим үе зөвшөөрөд тийм юм аа. Тэгээд дөрөөлөгдөд ингээд явж байгаа юм байна. Тэрийг л хүмүүс ойлгочих байлгүй дээ. Тэгж байна гэдэг тийм. Тэгэхээр цаана яах гэж байгаа хэрэг сайн юм байгаа тийм. Бас яг нь ер нь салбар болгоны бодлогоодын талаас тодорхой юмнууд бол ингээд ухуул зөндөө юм байгаа. Тэгээ тэр болгоны чи яриад байх хэцүү, ярихгүй байх хэцүү тийм үү? Гэхдээ боловсруулаад тавьсан юмнууд бол байгаа. За бас гэрлийн өргөний сонсогчдод зориулаад чи нэг юм байна. Чамайг бол гэрлийн өргөний сонсогч нэг сайн таних ба. Тийм үү? Гэхдээ одоо бид нар бол бараг мэдэхгүй. Сүүлийн үед ганц нэг доо хоолой гэж гарч байгаа. Тэр юм хүн байгаа. Одоо цайр нэгдэг шиг тийм байна. Гэрлэг байгууллагын төлөөлөлд гэрлэг 11 онд байгуулагдсан. 12 жил ярьсан. Тэгээ ингээ явахад яг энэ биднэрт байгаа нөгөө 5 нусгаар гэсэн нөгөө 9 заяагаа 9 хүслээ яаж дүүрхүүгээл энэ болгоны төлөө зүтгэжсэн чинь энийг нөгөө тэр ухааныг аргад хөсдөд буулгахын тулд өсөө бид нэг андууттай байх хэвээр мөр зөрчиж арга ухаанаас хийх хэвээр өөрсдөө хайртлага ажиллах хэвээр гэдэг үүднээс ингээд нэгдээд явж байгаа. Тэгээ явж идэл чинь одоо тэр намайг гэхээсээ илүү тэн нөгөө нэг подкастууд дээр явдаг тэр нэг онгодууд явдаг. Тэн дээр бол одоо тэр нэг боёо гэдэг шиг жоохон нэг хоёр дугаар ингэ байдаг. Тэгэхээр яг тэргээр таньж магадгүй. Гэхдээ ямар ч тач юу гэж одоо хүсэх вэ гэхээр Үнэнбаа зөв гээд нэг намын дээр өнөөдрийн тоглоомын дөрөв бид нар явж байгаа ч гэлээ. Бидний нөгөө олон жилийн зорилго энэ зорилгонд нэгдсэн эвэлсэн хүчин одоо итгэл үнэмшил байгаа учраас тийм ээ. Энийг одоо юу гэдэг энэ онгодын энэ подкастыг зөв гэж бодож байгаа, жамын гэж бодож байгаа, мэдлэг зохио гэж бодож байгаа хүн болон бол дэмжээсэй гэж хүснэ. Яагаад гэхээр тэгжээж энэ бол зөвхөн энэ улс Монголоо одоо тусгай тохиолдлоос хамгаалаад иргэн болгоны эзэн эрхтэй байхын төлөө зүтгэж байгаа юм бол
Энэ бол Монголд байгаа хүмүүс биш, гадаад орсон суугаа хүмүүс бүгд ялгаагүй дэмжиж ивэл ердөө энэ намыг л дэмжихэд бид бүхнийг дэмжиж байгаа гэсэн. Тийм л. Тийм болчих жоом л да. За тэгээ яг ер нь бол бас нөгөө нэг олон нууцуд байсан. Нууцуд гэх юм хаашаач дэлгэж ярддаг юм уу тийм их заазаных дэлгдэгөө гэрлээ өргөө бид хэд ингээ цаанаа бас нэг ойлголцлын төвшөнд байгаа гэдгээ дэлгдэг юмуд байгаа. Тэгэхээр бас өөрөө ирэхгүй цаг нь ирж байгаа учраас бас тодорхой их орон үндэсний үзэл тэнгэр үзэлтэй хүмүүс нэг тийш харж байгаа гэдэг нь бас хэлж байгаа. Бас бидэрт нэгдсэн нэг бодлого руу явж байгаа гэж байгаа. Энэ дор бас сүүл текст таны дансыг тавьчих болно өстэй. Ганц нэг дэмжих юм бол дэмжиг. Бензинд нэмэр тийм үү? Энд чинь нэг одоо сонгуулийн үед болохоор Сонгуулийн хугацаанд бүтэн хугацаанд хандив авч болно өстэй. болон зүгээр юу гэдэг. Нэг хандив даас гэж зарласан байна. Тэр өөрөө бензин мөн л дөө. Тийм. Бензин мөн тэр машин тэр төрөсөн юм бол Зүгээр бас ярин төгсөлд нэг юм асууч. Сая бүх юм таамаг. Шинжээ мөнх хоёрыг хүмүүс ихэнх нэг дээрэмчин эркетчдэг чаддаг. Уг нь би бол бас 78 жил нөхөрчлөө. Нэг хүнээс дээрэмдэд уг нь надад мөнгөөр тасруулахгүй гэсэн чи байдаг. Ганцыг чадахгүй. дээрэмдээ авчраад байна гэдэг. Үгүй авчраад байна гэж бодож чи байдаг. Юу ч Айгуу өөрийнх нь хамаагүй. Тэр талаар нэг яах вэ? Тэгээд усууд тэр бол би бодод юм л да. Ялангуяа энэ чинь одоо маш том адны одоо нэг том хөрөнгөтэй компаниуд манайд хөрөнгө оруулагч гэдэг нэрээр одоо бидний хөрөнгийн хуугаар хандж байгаа байхгүй. Тэгээ яах вэ? Бид нар тэр чинь гадаадны хөрөнгө оруулагч нар гэж одоо манай энэ эрхэм төшөөд хэлдэг. Тэгэнгүүт нөгөө нөхдүүд нь газар дээр нэрээд уулуус энэ ухаан төгсөөд нөө шүтлэгтэй хайрхны аваад ажиллах ингээд ихсээ тал болгоод авчдаг. Тэгэхэд бид нар манай одоо хөдөөнийхэн ч гэдэг юм уу одоо сумын дээр явуулсан яаш нэг ийм нуургаар нэгтгэх юм ажлын байртай боллоо, захинтай боллоо гэж бодож штеп. Би ийм ядуу тарихтай болно штеп. Тэгэхээр одоос үүсгээд доод алтаа ухуулж ирж ажлын байртай боллоо, захинтай болох гэж бодно гэдэг чинь боолын тавилан баггүй юу? Ер нь бол колон улсын тийм колоноос дор юм баггүй. Тэгэхээр тийм усуудын ямиг бид чинь маш олон жил одоо ард түмнийх нь хүсэл шаардлага очил хаасан, додтолсон тэгэл бүхэл юм болж хамгийн сүүлд одоо ноён удаа шүүх оруулахад одоо 5-6 жил явж хамгийн сүүлд нь дээд шүүхээр 3 удаа явж байгаа тэгэл хаалаа штеп жишээлбэл. Тэгээ өнөөдөр дахин цаастай боллоо төрийн тахилгатай хайрхан болгож ядлаа. Энэ бүснийг одоо авч чадсан маш их юм болоод энийг алдсан нэг гадны нөхдөд чинь Монголд байгаа тэр нөхдөд авилгаа өгсөн, лиценз авсан. Тэгээд бид нар шиг босоод газ яд ингэж байгаа нь баахан хэв мэдээлэл хүлсэж аваад бид нар мод дээр ширхэж алдарч тэ. Тэр шийдэм хасуусан дээр чи юу гэдэг тэгэл элдвэр хийж лээдэг. Тэрийг өгсөж байгаа юм бол язгууны монгол хүмүүс тэр итгэдэггүй харин бидний өмөрдөг байх гэж бодож байгаа. Yani нэг тороол гэдэг одоо хатны нас намайг шүү эсвэл мөнгөтэй компани дагаж нэг тороол хийж нэг одоо нэг тухайчд тороол гэдэг чинь хуучнаар юу юм бэ? Одоо мэдээлэл юм шүү дээ. Тэр стукач шүү дээ. Тийм нөхдөд нь өнөөдөр цаашаа сошиал медиа нэг жоохон сайжруулдаг юм шүү. Одоо бол монголчууд энэ хүмүүс тороолуудад угаагдаг цаг өнгөрсөн байх гэж бодож байна шүү дээ. Үнэхээр бид нар тийм үнэхээр дээрм чи юм байсан бол бидний хазгаар шиг хайж ядж байгаа энэ дарны шар тийм одоо энэ хууль хүчний нөхдөд цагдуулаас авах хавдгүй дайсаа ингэ хийж. Тэгэхээр мэдээд үнэхээр байсан бол ингэ хийх хэлсэн байхгүй шээс өнөөдөр тэгээд ичнээ харлуулсан ч одоо хамаахгүй. Тэгж муулуус айлсан ч муудж байгаа юм алга. Тэгээд цаг цаа. Яг тий одоо нас зүгээр коучрчлаа дүү. А тэгтээ сайхан Twitter дөрөв явуулсан. Яг нөгөө сэргий тэр юм хаанаас гараад ирдэг юм хордоо өхөөс их сотхтой юм хвчлээ шүү. Тэр бол монголчууд биш. Монголын шаардлагатай ирэх сонсож байгаа хэсэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр бидний 100% алга тушихгүй байж таарна шүү дээ. Тэгэхээр хорсож байгаа хэсэг чинь сая шинжээгээ хийж байгаа хэсэг шүү дээ. Энэ чинь нөгөө бодлогон дээр буюу эрх зүйн дан гэж орж ирээд манай хуулиудыг хийж өгөөд өөрсдөө хэрэгсэлд оруулахаар өөрсдийнх нь дур зоргоор байхаар юмудаа хийгээд явлаа шүү дээ. Гол арга нь тэр шүү дээ. Одоо ч дайн болж байгаа шүү дээ. Өвгдийн загч үлдээс нэг нялуун дайн юу. Зөв буруу зөөлөн хатууг ялгамж байхгүй. Тийм ээ. Нөхөр дэсний ялгамж танигдахгүй. Ийм цаг үе тийм. Яг энтэй болоод нөгөө нялуун дайн гэж хэлсэн тэр. Тэгэхээр чинь нялуун дайн болж байгаа учраас тэгтээ дайн болж байгаа. Дайн болж байгаа нь тодорхой. Яг тэгэхээр бид тэр үе болноороо алуулж байгаа. Үе болноороо алуулнахаар жоохон гайхаж зарим нь тэгж магадгүй. Гэхдээ энэ бол тодорхой. Бид тэр жилд сүүлийн 20 жилээс эхлээд нөгөө ураг хөндөдөг болсноос хойш шүү дээ. Бид тэр жилд 37,000-аас доошгүй ургаан алж байгаа шүү дээ. Энэ уулнаар мөн үү? Жил ч үү дээ. Тэгээд хэдэн жил болсон бай, 200,000 болсон бай. Тэгээд жилд
30,000-аас доош угаалж байгаа. Тэгээд тийм одоо энэ нөгөө бодлого, нөгөө бодлогын байн тэр нөгөө харийнхны одоо хүсэл мэдээ явж байгаа монголчуудыг цөөн байлгах тийм үү? Энийг нь хэлэхдээ гендер хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх сайхан юм. Тийм. Дээр нь дахиад үе олноор одоо юу хордож байгаа Улаанбаатар хотод та бай. Энэ улс бодлого энэ төвлөрүүлэх тийм энэ бас харийг бодлого. Энэ төвлөрүүлэх энэ Улаанбаатар хотын газрыг үнэтэй болгоно гэж хашгирдаг. Нэг тэгээд үнцэнтэй болонгуудаа тэр өгүүлэн тийм үнэтэй хорон тийм үнэтэй болгоод байгаа тийм. Тэр урд зүгээс нэг цөөн цаг ирэхэд урд зүгээс өвчин өхөл юуг бол зовлон бол хөдөлж авахсаг гэдэг ч одоо болсон байна. Тэ төвчтэйс яг бодтой болсон. Тэгээд ингээд ийм болж байгаа. Тэнгуү чи нөгөө трийг хийж байгаа энэ Монголд маань дур зургаар байж бүхд одоо өхөл одоо төвчгөө мохоо болгоныг одоо үсгэн мохоо болгоныг үйлдэж байгаа тэр бодлогоор хийж байгаа юм чи үзэн ядна үстэй. Бид нар хаачж байгаа юм чи санаа. Хад гэдэг хөл гараад 1780-аас хойш филмслаач харж яах. Хар дөрвөн үнэстэй. Тэнгуүтээ сая хаараас нөгөө банк санхүүгийн байгууллага гадаад хотын юуны биржүүд дээр нөгөө Монголын газрыг зарж байсан бүгд зогссон шүү дээ. Тэгэхээр тэдний уур одоо хэлэн хамаг хорсон төрн шүү дээ. Тэгэхээр тэр хэсэг чинь дамжихлаараа манай суугаар одоо нөгөө гаргалууд нь байж байгаа шүүхийг цагтааг нэг яасан гэдэг одоо өдөр мэддэг болсон шүү дээ. Одоо бол ойлгох байж байгаа. Одоос ойлгох гэж байгаа. Тэдний нөгөө гаргалаар ажиллаж байгаа нэрэн дээр бол одоо хараат бус шүүх юу юу ч их гоё гоё гэж бодлаа. Тэгэхээр тэдний гаргалууд ажиллаж байгаа. Тэгж байгаа учраас тэд нар зарладаг. Их сүртэй задан бид нар тийм үү. Тэгээд зарлцахад нөгөөх нь буцаад арилдаг. Жишээлбэл бид нар дээрмийн зүйл ингээд ялгалсан. Тэр нь одоо нэг өөрөө чи асуулт холбоотой болчих тий. Мөнгө өгөхгүй бол аална гэдэг мөнгө гэдэг юм. Ястаа мөн хойд гэж байгаа тий. Тийм баахан суслаа явууллаа. Тэгсэн чинь одоо хүртэл тэрийг хүмүүс тэгээд яллуулсан гэж боддог. Тэгэхээр тэр шүүхтэр болоо жигнэсээ болоо хэрэгсгүй болгосон. Тэр зүйлийг яг нөгөөх нь нотлогдоогүй бодлоо мэдээд байсан. Дайрч шидэхгүй. Тэгэхээр энэ одоо цаг нь бол үнэнд гүцэгцээ. Одоо энийг бол манайхан ялгаж салгахны зэргийн хэрсүү нэг 5-10 жилийн өмнөх юмас өөр болсон. Тэгээ харин таны шөөгдөж асууж байгаа чи өөрөө зөө яаж сануулаад одоо ярьж байгаа гэдгээр нь дахиад ингэ батгаад ирчихв. Яг тэгэхээр үнэн дээр удаан ч гэсэн ялдаг гэдэг нэг үг гараад ирж байна шүү дээ. Зөв бол бас ингэж яснаа ялгардаг гэх тийм. Харин болохоор одоо ялгарч байгаа. Ялгарч байгаа тийм. Тэгэхээр одоо энэ чинь одоо юу алгадаа? Балтай халтайх юм алгадаа тааж. Буруутан гэж одоо үзэгдэх юм бол бидний хийж ирсэн алхам болгон бидний зүтгэж ирсэн хөсөлтөд хамтарч ирсэн юм бол одоо зөв үнэн байсан байна гэж одоо бол тэр шинжигч шүү дээ. За наад нэг дэс бол зөлбөг л байх шүү дээ. Тэр шилэхгүй л дээ шилэхгүй. Энэ нэг яг хуучаар одоо бол хувцагцэг юм хэлээд шүү дээ. Явах байх. За яриг энэ үргээд өндөрлөе. Өмнө нь нэг гэрийн жижиг өргөн давсан гэрний реклам. Тийм үү? Одоо энэ манай гişүүдийн нэмжигчтэй хийж өөр хийж аваас бид нар нэг 5 цаас амьдулж байгаа хүмүүс яаж бүтээл тий. Ингээл амьдарч байна да. Гэрэл уусууд. Махаа шаа. За баярлалаа.